За эргэн тавтамаар үзэгчтэй Монгол улсын нийс Улаанбаатар хотод UG-аас мэдчилж байна. Азийн аваргын үрдсэн шатны тоглолтын 3 дугаар үе эхлэхэд бэлэн болсон. Монгол Таиланд 50-52 үргэлжилж байна. За ингээд энэ удаагийн тэмцээний албан ёсны түншээр Taste Feeling Coca-Cola бидтэй ажиллаж байна. За Монголын анхны Nyomba Gambank, Smell Like a Man, Old Spices, за спортыг дэмжиж United Group нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Energy Resource компани ажиллаж байна. За мөн шгшөөгийг бэлтгэл хийх, за мөн тав тухтай байх бүх боломжоор хангаж өгсөн ган спорт төвийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Тэгэлгүй яах вэ? За одоо шгшөөгийн байр хоол за одоо бүтгэлийн заах бэлтгэл бэлтгэл тэгээд одоо тренер яг үнэ одоо нөгөө терапевт тэгээд одоо хөдөлгөөн засч тий бүх юмар хангаж байгаа. Энэ бол тамирчид маш чухал байдаг. За ингээ үзэгчтэй тоглолтын шийдвэрлэх 20 минут яг одоо бидний өмнө хийж байгаа тайлбарыг мөгчтөө баяр батлаар хийж байна. За ер нь ихний хагасыг амбуугийн ахын өргөд юу гэж түгнээр байсан бэ? За яг одоо манай баг байж болох хамгийн зөв тоглолтуудаа хийгээд явж байна. Эхний хагасыг тэр чигээрээ. Давтахооны хувьд ч гэсэн энийг харуулж байгаа. Тэвшгүй яг хов тентэр 100 сантныг байна. За ингээд эхний хагасыг эхний бөмбөг алдаад Таиланд ямаг бол хийсэн. За яг тоглолтыг эхлүүлсэн тавтаа ижлүүлсэж удагч талбайд гаргасан байна. За шахаа боломжтой доо. За энэ дундаа гэж заасан. За яг хөтөлтэй манай огт бөмбөг үлдэн. Дараалтын дагуу манай бөмбөг үлдэн. Яг үнэ. Тоглолтын эхний хагас 3 дугаар үеийн эхлэлийг бол Таиланд тоглосон. За ажираас хөлбөр явах нэ. За довтлогоонд 6 секунд дутуугаа энэ багтчил амжиж хөлбөрөө амжилттай болгож довтломоор байна да. Нэг дамжуулалт явуул яваад тийм шүү. Тогтондоо цаг нэлээд доош орчоор үзээ орч кроссовер хурас орчиж. За Улаанбаатар ажлаасаа боги ажлаач. одоо юугаар чаддаг тэрүүгээр л харуулж байна да. 7 секунд 6 секунд Абилгүй ухаалаг байна. Аттаа садгаж чадсан. Экватор торгуулийн шугамны ард зогсох юм байна. За Экватор бихний хагас маш чиглэж 80 хүртэл болчих 8 хоног авсан. За сая бэлгөө үнэхээр ухаалаг байж яг хүлээцтэй дамжуулалтаа өгдөн шүү дээ. Яг үнэ. Энэ бол ерөөсөө яг манай багийн одоо төвлөрлийг нягтралыг харуулж байгаа. Нэг илүү дамжуулалт явж гинэ гэдэг чинь өөрөө. Тэгвэл яг хоо одоо яг миний хувьд баярлалах яг энэ тэмцээн дээр тайлбар хийж байна. Яг ингээд амарчин үнтэй тэр ингээ холбогч үнтэй тайлбар хамаагүй өөр баярлалаа. Баярлалаа чавчсан маш их баярлалаа тийм. Юу ч гэдээс тэр үнийг атгаад оруулах шиг л харагдлаа да сая. Тэр юу юм болоо? Яг талбай даваад чи шиг харж байна. Ямар гоё юм бэ боги. Бөмбөг хаашаа шунж болох байсан гэхдээ яг зөв тал руу унлаа. Тэглээ. За тэгээд яг ийм оноо ойрч боломжтой үе болгон дээр манай аваг 9 зогсолтыг өгсөөр байна. Энэ бол боксийн хувьд ярих юм бол ерөөсөө ээж дараас нь нокаут хийсэн. Яг үнэ тоглолт болж штэ. Яг үнэ. Сая бол Монголын уус тавчаан дээр байдаг штэ. Орон жилдээ орох завгүй арсалдан тэмцэж байдж байна гэдэг шиг ер нь энэ хоёр угаад ерөөсөө биднийг сандаасаа босгоч зай өгөхгүй тоглож байна. Яг үнэ. За Болдотрийн нэмэлтний шиг амжилттай орсон. Боги. Замд Торгуулийн шийдэлд атсан момент бол жиргээ тогтооход чинь битгэв. ойролцоод өгсөн. Сочи гурван амжилтгүй. Өгтөө зүгээр. Сул яах чадсан. Уугийн анзаарч нэрэндээ итгэж өгсөн. Замаар ихтэй хас бүгээр онцгой зөвшөөрөн залуу. Тийш. Хоёр пиванер бол ажиллаа сайн яаж байгаа эдний угаас. За. Доор харин. За хоёр боломж. Тийш. Яа. Алтаа мэдхгүй байж тээ энэ За залуу. энэ залуутай ч юу ярих вэ нэ? Вау. Энэ залуу Фредрик Лиш гэдэг юм аа үзчихтэй. 4 онооны зүрх үүссэн байх шүү. Санчив. Манай 4 бөмбөг 3 онооны шилдэг 9-5 эсрэг 19 сар энэ хоёр багч баг. За одоо байхаар байлаа. Шүүхтээ үлээсэнгөө. За дөрмийн одоо дагуу контакт хийж үзсэн. Тийм сайн нөө бүргөрөө өчөөс болох гайгүй. За энэ үлзий орш ёо энэ тийшээ хаашаа мар буцаага Таиландд тийж өгч шүү дээ. Ааштай уртыг исэн бай. За ингээд эргээд харин Таиланд үлдсэн. 4 оноо багцыг өөрчлөж. За юу болчихлоо юу гэвэл энэ доод хамгаалч хэрэгтэй. Үлзий орш хамгаалт ч сэргүй байгаа да. Улаанбаатар хийштэй. Ваас. Тийш. Юу вэ? Санаа хамгаалт биш дээ. Энэ залуу ингээд тоглох гэж ирчээ.
За үзэгчд болон тоглогчид дасгалжуулагчдад бүгдийн өстө сорж байна да. Сайн чирээ байна. За энэ үстэй Абугаха 65 дугаартай Чантачууд алдаа тэр Чантачууд 3 халтаа. Сайн мэдээ. Тайландын 2 төвөр хоёулаа ингээ 3 халтаатай болчихлоо. За нэг нь бүр 4 болсон. 4 болчихлоо. Өө тийш дээ. Монголын төгсгөл тийм ээ. За тийм. За энэ саяны дишийн шидэлтийг бол найруулагч маань удаашраар болж байна. Сайн хамгаалсан байна шүү дээ. Сайн хамгаалсан. За бүр алдаач нэхэд байна. Шүүгчээс. За санчрын маань хожигдсан. Манай өгөөд чөлөө шидэлтийг маш өндөр үгээр хагас дэрүү үлдэж шийдсэн. За тэдэс яг энэ үеэр бол манай тасалжуулагчдын бол маш сайн ажилласан шүү дээ. Ийм хэцүү дөрвөн тоглолтыг дөрвөөд дараа хийж яхад яг ийм ритмтэй сүүлийн тоглолт дээр бага авчирч байгаа гэдэг яг үнээр магтмаар байна. Минутын хугацааг маш сайн хийсэн байна. За чи Болтбаатарын итгэвтэй байгаа тест. Явсаар байгаа. Бүсэн дөрөв гэж бүсэн дөрөв гэж бол үзэхгүй. Яа, алдаа үлээчихэж байгаа юм. Бүсэн дөрөв гэж бол үзэхгүй. Ягаад тэгэхээр одоо Болдоотрын гар хүрсэн учраас зүг. Болдоотрын гар хүрээд бөмбөг шугамд аваад тэгээд дараа нь Тайланд авч байгаа шүү дээ. Дөрмийн хувьд бол ийм шоу үзэх шүү дээ. За ингээд 3 онооны түрүүтэй тоглолт явсаар байгаа. Вишиг харуулж 19 он уус 9 тав. Өчтө би ч чөлөөчд тгийг шидэхгүй. 9-өөс тав штэ. Үнэхээр одоо багаараа 50 хүнтэй шидэж байгаа тургуулыг. Тэрнээс амар байна. За тийш голоор нь яваад орц. Үнсээ маа энэ даар. Урагшаа ямар гоё өгцөн бэ? За тооцох хөнгөн бүр. За харъя. Тооцоод алдаа өгсөн үү? Эсвэл тооцохгүй алдаа өгсөн үү? За шүүгчийн заалт гэрээ. За энэ бол шүүгчид Тайландын тасалжуулагчийг таймсыг сануулж шүү дээ. Зөвлөлтөө. Энэ тоглолтыг бас нэг юм уу хямдаа алдчих гэдэг учраас тасалжуулагчид нь за энэ зүгээр алдаа юм байна. Тэрэлчгүй алдаа юм. За батхог бол тооцох хэсэг дээр тооцоогүй тийм ээ. Хоёр торгуулийн шидэлтийг зааж байна. Яг нэг ойртож ирэх гээд яг эвгүй буцаагаад боломжтой аваад шүү манай. Айлал багийнхаа одоо цогцлын хариу цогцлыг өгөөд маш амттай гой тоглолтыг бидэнд бол хөвлөж байна. За үнэхээр ууртайраа болохондоо нэг яг хоо юуны спорт сув таа хэд албан ёсны эрхтэйгээр шууд дамжуул үргэж байгаа. Орон даяар төдийгүй дэлхийд даяар FIBA стриминг үнгүй явуулж байгаа YouTube чаналаараа. За сайн мэдээгүй Тайландын шоугийн алдаа. Дөрөв болсон. За эргэж дорж байна. Үлдэж байгаа 7 минут 8 секунд байна. Тэгэхэд багийн алдаан дөрөвтэй шилжсэн. Яг энийг ашигламаар байна. Одоо яг энийг л ашигламаар байна. Нэгдүгээр үед бид бол энийг маш сайн ашиглаж тоонож 11 болгосон шүү дээ. Тэгэлгүй байх. За яг энийг ашиглаж мэдрэж тоглогч нар бол манай Монголын шоуд бол олон бий. За Арнат Панклай тавхад орж ирсэн. За бүгдээ кик ба сая болчихтой үлдээ. Сайн хамгаал. Дажууд гараа хийсэн бол тийш сул гүйж доор. Одоо сул хоёроо нь авчих штэ. За талбайд Тайландын багаас Арнат Панклай орж ирсэн маа 38 дугаартай. Энэ залуу. Эдний шоугийн давхар гараа. Ари. Өндөр гаргасан. Тийш. Хай нүтэр. Үчигш урагшаа дамжуулдаг гэсэн. Ямар гоё дамжуулдаг. Хаалган гэдэг шиг өглөө тэглгүй яах вэ? Хамгaalч нь кадра. За чамтачоо нөгөө тал авсан шүү. Тэглгүй уушаа, ахаад уушаа. Тэрүүч ахаад дэшээс. Аа тэчтэй чи өчөөш. Зүгээр. Энэ бол манай огийн харин 3 талдаа. Маш гоё итгэхийг гаргаж яана. За сая энэ нэг дээр ижлүүлж гэж Тэмүүжин урагт хурдан тоглож явуулсан шүү дээ. Тэмүүжин хамгаалчаад баян үзүүр дээр харж зогсоод самбар авахыг. За энэ бол манай үлзий оршихын эхний алдаа байсан хувийн. За тийш харин жоохон тоглоод юм гайг байгаасаа. Мэдээж бид хүн болгоны талбай дээр тамирчин болгон ирүүл. Яг дуусахад бид нар үнэхээр аж аргалтай байх болно. Яг одоо тийм ширүүн тэмцлийг хармаар байна. Тэр үйлгүй яах вэ? Хүн болгон ирүүлээд бид зааж понлоо харин жаахан тоглоо явчлаа. Солилцоогоор заа нөгөө шидэд байгаа. Жансарук. Яа. 3 онооны шидлийг ихний хагаст 4 шидэ 2 ийц. Маш 50.
Наашаа ээлтэй. 2-3 шийдэх боломжтой 2 гараад ирлээ ш Тайланд. Тэглээ. Манай урчууны хамгаалтыг сорхон дээ. Илүү анхааралтай байхыг Тэгэх анхааруулсан солилцоо хийлээ сая. Хари. Дэш. Доошоо өгсөн. Алдаа. Яа. Таны ихэлцэн гэж үзсэн ш Тэгж. Би бол тэр ихний контакт дээр гэж бодсон. За Тэмүүж маань талбайд орж байгаа. Манай аагаас талбайд орчих юм бол ямар нэгэн байдлаар үр дүн гэж үзэж байна. Яг үнэ одоо яг үүнийг л одоо шигшээ өгөх гээд шигшиж авсан. Яг шигшсэн учраас тийм үү. Маш олон тоглогч нараас шигшээ авсан. Яа. Тэгж яхаа ч тийм. За ингээд 3 алдаатай байгаа Чамцаач юу Тайландын багийн бос гол үйл болж байна. Одоо 3 авцсан байгаа. Ордын үргэнж бас хэр баргийн тоглогчийг сорихоор байна шүү. 3150 үнэтэй гэж байгаа юу ч яриана. Тэгээ зохион байгуулалтын зүгээс фэнүүдийн зүгээс нэмэлт цуглах зассан. Тэгэхээр ер нь 3300 бол байгаа хаа байгаа. Хоёулыг нээжээ. За ингэж өөртөө баяр хүрхгүй яах вэ? Энэ их эсэргүүцлийн өдөөс 2 шийдэлтэй хоёул Яг үнэ. Хүнд нөхцөл байдлаас 2 байгууллагын шийдэл юмштай болгож штэ. За Бонд. Үжиорч тэр хамгаалж байгаа кроссовер. Авцаа. Яа бүгд алдсан. Дуршлагтай байх шүү. Хацаа авсан шүү. Импатер өндөр намын зөрүү. Яа. Гурван ч үрсэн. Үжиорч ухаадаг байна 50. Санчны шийд дамжчихлаа. Тэр самбар давсан. Яа. За зүгээр боцчих хэрэгтэй. Одоо энэ дээр бас нэг шалтгаан байртай эцтэй яг үнэ зүгээр. Хяналтаа авч болохгүй. Бүхэн манад дэвж байгаа учраас хяналтаа авч болохгүй. За хоёр багаа одоо хоёулаа дөрөвтэй шүү. Moses Morgan 3-аас яа. Хайдагч энэ энэ залуу. Тэгж байна. Үжиорч гарс тэгвэл Тэмүүжиг. Сая тогтож тоглохыг хэлээд үгүй энэ бол зүйл шүү дээ. Яг яарад химлээ өөрчлөх юмсангүй. Заары Үжиорч бэлгүү доор авсаа тийшээ өдөөс 3-0 гарнаа. За энэ муу мэдээ шүү. Бат араас төвчтэйг үзчих шиг лээ шүү дээ. Энэ бол бид Катагийн ихний атак ихтэй манай атак юм шүү дээ. Тэглээ. Хоёр шидтгийг чатаач өнгөсдөг. За хараа энчээ зүгээр. Moses Morgan Яг энчээ зүгээр яг төвчтэйг үзчих нэг гар доороогоо үзчих. Харах онцог тэгээд нөө нэг одоо сурц байгаа шүү дээ. Гараа дээр л байдаг ч зүгээр. Сая дүхийгүй шүү дээ. Шүүгчд яг нь харах онцгороо доороос үлээн дээ тэгээд Morgan хоёр шидтгийг Moses Morgan одоогоор энэ үед онаагаа явж байна. Эхний хасыг 16 оноотой дэвшсэн. Фредерик Диш сая бас баргууль шид гэж үзчихлээ. Сэргэлгээ штэ. За тэгтээ тийм шүүгчний хяналтыг шалгаад штэ. Хяналтаа авчих уу? сорч тий. Төвчнөрөө авах. За энэ үнэхээр гайхалтай их. Одоо манай ижлүүд цэцүүлэгч бас харуулах хэрэгтэй. Той санагдаж байна. Скам гэж юм байж байна. Айдад баруунаас цэцүүлэгч. Айдад яа. Сая бүлмэндийн чирстэй ингээд авч чадсан гэдэг. Буцаад 4 онооны зүрх. Энэ 4 онооны зүрх нэг ойртож гол нэг салаад нэг ойртоод нэг салаад байна да. За яг саяын сэтгэл зүйн үед маш хүнд болоод ирдэг. Өгсөн дамжуултыг авахгүй байгаа дахаар тий. Яаж авах юм бэ? Ямар хүнд байдлаас Лиш тавчих. өөрийгөө мэдчихчээ 21 он. Энэ үед 8 он авчлаа энэ залуу. За нэгээс хэлж. За 5-аад 7 оны зүрхээс буцаад 2 болчихлоо шүү. За санчны үед бүгдийг цааш нь гаргаж байгаад Жайсанукийн үед баруун доотлыг үссэн. тогсон. Энэ бас тийм хэрэгтэй үжиг биш шүү. За 2 секунд байгаа санчраа. Давчаач уу? Арай. За шүүх замдын юм болчихсон. Яг ч гэрэлт асчаа хөөдөө цэцэг гэдэг байсан. Үдчихэд гүйч байгаа. Цаарцгай. Шүүгчд гэдэг яг ч амжаагаа. Тийм байна. Яг ч амжаагаа. Яа, шүүгчд ямар сайн харж байна. Дэлхийн арга өдөвшүүлдэг хүмүүсээ. Диценз бол диценз байгаа шүү Тийм дээ. байна. Үнэхээр өндөр түвшинд юм байна. Яг харж шүү юусэн. За шунахгүй үйл ярших. За харъя. Сайхан ухраа хамгаалж хэрэгтэй. Шунахгүй болсон. За тэгчэн. Яг байр төлөв тэмцээнээр шүүгчид тоглолтын хэмжээг өөрчлөлттэй сайн юм. Шахсан хамгаалт амжилттай үйлдэл Цэрбат одоо 3 байгаа шүү дээ. Яв тийцээ. Цэрбат тавтаад гацгаа шууд бүбрийн одоогоо давчлаа. Хамгаалтчтай юм чи. Яг өөрийнхөө хамгаалтынхаа өвөр нүлийг харуулж Яг штэ. энд нэг контакт өгөх гэж үзээд. За чи тулгуураас авцаан сая. Бөмбөг залхасан. За арай өчөөш. За үйл ярших бас нэг тийштэй бас нэг бөмбөг залаад нафтаа даймаргүй байна. Тийм хамаагүй хавиртай юм Яг шүү үнэ. дээ. Энэ нь бол эрсдэлтэй. Даанд гураа шидчих боломжтой байна. Шүтсэн. За болцоо гэхдээ гой давталгаа. Тиймээ.
Буцах хэрэгтэй. Яа, ардаа алдсан шүү. Яа. За ингээд тоон тэлцчтэй үзчихтэй. За чамтай ч солилцооц гэж нүггүй ядарч байгаа та. Тийм ээ. Хамаг юм гарч байгаа хилээд байгаа үзчихтэй. Энэ 5 өдөр 4 тоглолт хийнэ гэдэг үзсэн. Үнээр хүнд шүү. Маш хэцүү. Билгүү. За доор Тэмүүжи байрдаа ичсэн өгч чадсан. Яг нэг энэ дамжуулалтаа 2 удаа бассангүй тий. Түрүү билгүй нэг юм удаа билгүүнээс Тэмүүжи нөө. Тэгтээ зүгээрээ залуучуу та. Ашгаас асамгийг бид үзчихэж шүү. Одоо яг юу хэрэгтэй вэ? Сайн мэдэмгүй манай Монголын шоуг яг юугаар илүү гэдгээ мэдэрсэн байна. Доошо. Яг үнэ. Доошо. Доошо атуулах гэдэг шүү дээ. За одоо юу хэрэгтэй вэ гэхээр яг энэ дамжуултыг өгж байгаа авж байгаа хоёр тоглогч гүйцэтгэл сайтай баймаар байна. Дамжуултын гүйцэтгэл болон одоо бөмбөг авах гүйцэтгэл. Энэ хоёрыг сайн хийчихэл юм бол доор манай давуу тал гарах гэдэг баг оноо олчих гэдэг шүү. Яг үнэ. Ахта. За ингээд тайлбартай гоо. Хоёр багаата хоёулаа дөрөвс дэш. Мозик Морган. Чантай ч оноо өөрөө захиалж байгаа суулгач. Одоо энэ дөрвөн алдаатай хамгаалж. Айсанов яа. Энэ залуу шийдгээр дотор харангуулаад ирж шүү. Ер нь хардтаг ер нь зогсож бат. Харин тийм. Аймар. За юу гэжтэй. За доор атуулах хэрэгтэй. За дөрвөн алдаатай өндөр цирка авсан. Цирка мэдж байгаа. Хөдөө ажиллагаа. Яа сайн санагчлаа. Яа. Сайн цирка тэр солгоо хөлөө толгороор сонгочоод буцаад бөмбөг залах үедээ баруун болгоо. За энэ дээр хараад үзчихтэй. Наа тэр. Яатчгүй юм. Шүүгч бүрээ байдлаа босоо үзсэн байлаа. Тэгээд энэ дээр нэг сайн мэдээ ийм хүнд тоглолт дээр шүүгч нар алдаа гаргахгүй нэг. Тэгэхээр тоглолтыг бүр амттай болгож байгаа юм. Ийм өндөр төвшний шүүгч нарын хувьд саяын явуултыг мэдээж бодоод хэцүү юм бол байгаа. За Жайсанов. Жайсанов дээр орхон байх хэрэгтэй. За гарсан. Гарч хэлсэн. Яа. Жайсанов. За ингээд энэ үе дээр эсрэг баг биднээс 10 оноо илүү авчлаа. Тэглээ. Манай баг 9 оноо авсан байгаад эсрэг баг 19 оноо авчлаа. Одоо тэргээд тоглолтыг баг анх удаага энэ Тайланд тэргүүлж хэлж байна да гэжтэй. 3 тэг гэж гиснээс хойш 2 дахь удаага юм байна ч дараа. Хаш өгсөн. Ананд 6. Тохон уцаа нэлээд доор сакит болчихсон. Хитсэн. Хортон боцээ. За одоо нэг жоох хэмлээ алдчих гэдэг шүү маань залуус. Яа тий. За тайм аут орхон байгаа. Тийм үжилээ тусч тайм аут гэж байна. За ингээ хийж дуусаагүй завсар цэцгээс үлдэжтэй би тоглож байгаа юм. Баг зэрэг алдсан. Тайланд 5 оноо нийлүүтэй. За тоглолтоос хаач байсан юм бэ? Эсвэл уцаад дараа ирүүлсэн. Çantacı onlara. Anın Türkiye hayışı, onu hayışı sayıyor. Kendi yerde onu hayışı. Türkiye, ciddi uçun sayıyor. Ada ara, manaka. Bakın, yürü böyle hayışı, onu hayışı sayıyor. Bugün bana örgür et ha. Bugün tapıcı hayışı sayıyor. Bakmadır, bir şey anıda tapı sayıyor. Bir şey anıda tapı. Ahmet Kasa. Хараарай. Гэлжрүү. Тэрийг гарах юм бол энэ нөхөн, ийш гарах юм бол энэ нөхөн шүү. Нөхдөө санаарай заяа. Бөмбөгөө дагаа шийдэж гоо. Чи гад гарах. Бол үзэгчтэй бид мэдчилж байна. Ингээд хоёрын тоглолтын 3 дугаар онц сонирхолтой явж байна. За онооны лидерүүдийг бидэнд харуулж байна. Билгүү 17 оноо авсан, Санчир 16, Ананд 14. За Санчир 2 оноо 3 дугаар идсэн бол бус тоглогчнууд манайхаас оноо аваагүй чадаагүй шүү 3 дугаар. За нөгөө Лиш 21, Морган 19. За Чантач түүнийг болж 10 оноо. За Ананд. Сэлчөөгөө захиалдаг өөр юм шүү. Ямар дэш өгч буцаад авсан. Ананд Циркад 7 секунд, 6 секунд явууч хэрэгтэй. За ямар гоё юм бэ үчирч. Энэ цагийн чинь бүр тоглолтод энэ хэмжээний мэдрэмж байна гэдэг ба тий. Цагийг бүр 100 ашигласан шүү дээ. Орох цагаа мэдэрч байна. 73 даад үзчихтэй. Морган гурваас. Яа, сабаа ачилта. Ихтэй хасцсан бол сая Санчир. За ургаад ахууч бүсэд үрдэж. За бүсэд үрдэж. Яа ихтэй сая Санчир авчмаар юм аа. Тэсэг тий. Түүгээ санаа намарчлаа. Тэглээ. За харж байна Тайланд 5 блок. 3-аас 26 12 12 энэ манайх Тайланд ерөөсөө эргэлзэхгүй 3-аас ичдэг. 12 удаа 3-аас ичдэг.
3 оноос 21 оног манайх 3-40 юу вэ? 36 оноо авсан. Манайх 15 оноо авсан шүү дээ. За ижлэл цоч чиг харуулж байна. Санчи хитэмжгүй өөрөө самраас авсан. Хаад яа Морганы тогшоо. Морган хувийн 3 тоглох болчихлоо. Уцаагаад өөрөө явсан. Хаалтыг хийсэн. Анандаа алдаа. Сайн бодсон боллоо. Зүг боллоо. Тэгээд ч одоо юу спортын бус алдаа гэж үзэхэргүй. Тийм шүү. Тийм алдаа тийм ээ. Байлаа. Харъя. Удаашруултаас нэг үсэрсэн буцаад. Тийм. Энэ бол яг л бөмбөрөө явсан алдаа. Тий. За Морган түрүү 2 шидэлтийн нэг нь алдсан. Одоо яах вэ хамтдаа манай үгч ордоо дүүрч Шидэлтийн нэг бол нэлээд одоо хөөрөхгүй ингэж нам одоо бааш нь гарч иддэг. Ийм тоглож байлээ. Тэгэхээр Морган 3 тоглолт өөрийгөө л нөөгөөд юм шүү дээ. яг одоо Монгол шог эсвэл нөөгөөд байсан. 20 насаас биш нэр. За амгээр нэвчтэй байна. Хоёрын импорт тоглогч нь одоо юу гэх юм Тигано тоглогч нь тийм 21 оноо авцсан. Өндөр за ингээд солилцоог оруулж олон хэмжээнээс тэр бэлгүүн үүний талбайд хийлээ. Үзүүр шиг гарсан. За ингэснээр илүү өндөр тавтыг манай үг гаргаж байна. Яг энийг ажил давхшаар эсрэг талбайд бол прессинг хийж байна. Хайдаа. Айгуу даваад гарцаа нэг цагаар. За бэлгүүн 3 дээр авсан. Их хэсэгт яг үг шиддэг цаа штэ. Манай бол жоохон тоглоомоо хийх багцыг эргэцээд хийдэг. За илүү ихтэйгээр явуулаад хэрэгтэй. Яг үнэ. Яг одоо чаддаг юмудаа л хийе явчих. Тайланд үнээр үндэт төвчнөө байгаа авчихтэй. Жайсанок яа. Санчир амжиж явчлаа. Яг Жайсаноктой ингэж хамгаалдаг. Хараа үзчихтэй. Тавраач. За. Үсээ хамгаал сонгосон наатахаас нь ямар нэгэн байдлаар алдаа гаргаад одоогор шилжиж сайн болж байна. Яа энд нэг цаа гарсан. Яа самбар бай. Дээрээс нь авах гэдэг чинь эндтэй. Дээрээс нь. За ингээд багтаа амтаар үүсэж штэ. За цирка гарсан 3-аас. Өгч хэрэгтэй. Сая зааш өгөөд байсан гэж байна. Франц Цэрбаатар сая доор санч өгөөд өгчгөр байсан. Сая бүгд буцаага циркаар өгөөд. Санчир одоо илүү тайван байх хэрэгтэй. Билгүү очиосаа хэлж штэ. Сая цирка санчраар нүүлээд үзсэн. Билгүү очиж бүгдийг тайвшруулж байна. Санчраа тайвшир, цирка тайвшир байд. Яг л бага ахчих талбай дээр бага өдөртөж. За Мoses Morgan 21 оноо 4 самбар 3-аас байсан. Яа. Ингээд жигсээс тэгэж. За Монголын баг 3-2 гэсэн бүсээ хамгаалт аваад ихсэн. За энэ үеийн сүүлчнэр сул тал гардаг та. За ингээд 3 секунд хидчих андаа. Хидж амтсан. За ингээд иргэн мөндөж үзэгчтэй хоёрын тоглолтын 3-р 75-70 харьцаатай. За энэ үед бол Тайландын баг 12 оног манай багаас илүү болж 5 оног хийхдээ дуусгаж байна. Ингээд хэсэг хугацаанд завтартаад шийдэл 10 минутаас сэргүүл зяад шүү дээ. Тэр баяртай. Хамгаалалтаа эдгээр ийшүү даяа. Ороо ирэх юм уу? Ороо ирэх нь жоо яваад даяа. Одоогийн аршаа, тоомч аршаа авч шүү. Камера бамайраад. Эцэг чи гото. Үгүй. Заргийн татамж үзэгчтэй онооны шийдвэрийг бидэнд харуулж байна. Өчтөөхөн чинээс харж байгаа. За тэгээд тэмцээний албан ёсны түнш
Coca-Cola Real Magic, Монголын анхны Neon Bank, Game Bank, Smell Like Man, Old Spices, спортыг дэмжигч United Group, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Energy Source компани. За ингээд та бидний өмнө тоглолтын шийдвэрлэх 10 минут байна. За яг энэ 10 минутын өмнө хоёр удаа ямар төгөлт хиймээр. Сая 3 дугаар үед юу болов одоо яах вэ? За Монголын шишээгийн хувьд бол сая 3 дугаар үедэр жоохон унцлаа. Тэгтээ цаг хугацааны үед маш боломжийн үедээ унлаа гэж харж байна. Зүү үедээ. Яагаад тэгэхээр тийм. Яагаад тэгэхээр одоо яг энэ хүнд асуудалтайгаа за маш хамгаалсан. Үчээсээ идэх хүсэл дөрөвдөд багтаад болчихлоо. За түрүүжийн яриг дуусгахад яг одоо 4 дугаар үеийн сүүлийн эдийн үед сая уул тохиолдсон бол бидэнд боломжгүй болчихно. Одоо бидэнд боломж хэвээрээ байна. Тийм учраас бид нар 4 дугаар үе дээр илүү хүчтэй эргэн ирэх хэрэгтэй байна. За сая шүүгчд маш сайн харсан байна шүү дээ. Үчээрч огт хүрээгүй харсан байна шүү дээ. Огт хүрээгүй байхад гудаа нь өөрөө шугам дагуулсан бөмбөгөө. Яа эргээд өөрөө бөмбөгөө атчихсан. За тэр яг энэ багийнхныгаа нэг ийм сэтгэл зүйн хөдөлгсөн үе болгон дээр бидний хүн болгон дээр очиж чинь. Үнэ ахтай энэ болгоч. За таамстаарэ. Гудаа ураа шидүүлж болохгүй жасанахгүй. Үсэрч очихгүй. Яа заавц. Тэр. Үнэхээр өдөр төгсөн шийдэж байна. Одоо нэг зоож юм да. Зоож үү. Аюултай даднамдаа тоглолтын цаг хугацаа бол хангалттай байна. За өчөөс доошоо өгсөө. Яг энэ дамжуулах. Аахнаас ч юм уу. Яг бүр шууд төвөөс биш. Хажуу талаас ч байгаа. Хажуу талаас ч юм уу. Одоо 45 дээрээс өгч юм уу энэ даа. Төвөөс өгөөл жоо хүнд авахд хэцүү болоод байх шиг тийм үү? Яг энэ дамжуултууд бол оновчтой болохгүй шүү дээ. Тэгэхгүй байгаа юм чи илүү найдвартайгаар илүү ойрхон зайнаас 45 дээр авчаад өгөхгүй тоошо татах юм бол яг энэ жайсан уг шиг ураа шидчмээр байгаа байхгүй. За тэгээ үзэгчтэй бас дэвэлж мэдээлэл өгөхэд энэ бол маш хүчтэй байна. Бид яг энэ FIBA-гийн олон улсын тэмцээнд анхныхаа 3 ажлыг авчаад байгаа гэж би санаж байна. FIBA-гийн албан ёсны Азийн аваргын үржигчтэй. Энэ бол маш өндөр түвшин юм. Энэ багтаа бол үндэсний школ маань тоглож байна. Энэ залуучуудаар бид бахархах хэрэгтэй. За тэгээ тоглолтод хангалттай дуусаагүй манайхад бол боломж байна. Одоо нэг иргэдийн цэгийг би тиймээр байна шүү дээ. Хаан цэгээ ятах уу гэдгээр би тайсаар байна. За нэг цогт хий их харахай. Билгүү. За надаа. За хоёр шийд. Яаж дуусаагаа хийж өгөхийг баяа билгүү их байна шүү дээ. За тэгээд бүр хамгийн сайн тоглолттой байгаа Мозес Морганы өдөөс авдаг аваа. За энэ багийнхны хувийнхны ихний алдаа шүү Морганы. За багийнх нь бол мэдээж ихний алдаа. За яг энэ юу хэлээд энэ хэрийн тоглогч юусоо туршлагыг харуулж байна. Яг хэрэгтэй үед хэрэгтэй цагтаа байж байна. 4-р үе рүү нэг жалдаагүй ороод ирсэн биз дээ. Өөрөө хин жанзаараагүй байхад тийм үү. Тэгэхээр яг л ерөөс үнээр туршлагатай энэ тоглогч байна. Ариг нь хэлсэн. Энэ нь бараг нэг дээрчтэй бүх цаг үед тоглоомын шилдэг бараг 90 хүртэл шилдэг байна шүү дээ. За манай ордон дэрсэн үзэгчд маань ч гэсэн үүргээ хонцорлоод одоо яг энэ алдсан юм хараад ирж штэ. Жоохон сайн алдчихлаа үү. Огтой зүгээр. Боломж байгаа. Тий. Ядагч зооны хамгаалтаар зогссон Монгол шив. Ари ийш бүгд үчиж тасцаа. Өшөө өгчмөрөө. Борго ирж байгаа ч үчиж хамаагүй хурдаа. Үчиж. Хамгаалтнаар за багийнхаа ахныг өрөөд нь үзчихээ даа. За манай бүсийн хамгаалтыг ижлээ. Жайсано 3-аас. Амар юм бэ. Сая хамгаалт үнээр сайн билгүй. Даваадаа шидчихлээ. Маш хүнд байдлаа шилжүүллээ шүү дээ. Ананд нөгөө 50 нөхөө. Атсан Самбрас кадра. Батар. Билгүй Орсон. Тэсэг болчихсон. Билгүй шийдэн дээр нь гарч ирээ цацчихж байна. Орцогоо хэмжээ буцаад бид онцоо шиг байна. Харъя хамгаалт чухал. Билгүй нэ. Мэдрэмжтэй бэ. Нөхөж ирээд ямар гоё юм бэ. За энэ бүгдтэй гар дээр энэ дээр алдаа гэдэг. За энэ тамтууд ер нь ойлголцлын юм хамгаалт авах айлд энэ дээр нэгэн үрдөлтэй байгаа шүү. Тэгж. За ингээд одоо нэг ордож байгаа үзэгч тоглолтод орж ирсэн. 81-74. Өчөөш. Давтанд бол 10 секунд хугацаа үлдсэн байна. Баавар санцт яг өгч чадсан. Түрүү ингээд нэгт өгч чадаагүй шүү дээ бид. За. Яг энэ надад хэрэгтэй.
Яа. Энэ залуу яах ёстой болоо нэрээ. Энэ залуу 3-аас 8 шидэ 6 хийжтэй үзэн штэ. 10 шидэ 6 биш уучлаарай. Яа. Найрагчтай баярлалаа. 3 тооцсон. За бүх оноогоо 3 шидтээс авсан гэж. Дахиад санчир төгсөн. Санчдаар яг би өчөрөө илүү ахын гэжтэй. Яг энэ дээр бол танахаа за цатруу татчихгүй. Харъя. Санчдаа ахын үдээсэн штэ. Харин судаач. За одоо. Авсан. За хоёр үл яг хоёулаа хөдөлсөн. Зэрэг. Яг энэ шавчахтаа одоо хүлээ зөөж тавих хэрэгтэй. Тэгээс хоёр үл хоёулаа газраас зэрэг хөдөлж байна. За харъя. Санчо Жасамак дээр хамгаалж шидүүлдэг боллоо. Шидүүлээд чирдэ. Морган дээр бидний хамгаалсан. Яа, гэхдээ илүү сайн томцгоо байлаа шүү. Ачгүй залууг Америкаас энэ баг яах ч авснаа өнөөдөр харуулж энэ 23 авчлаа шүү. 10 онооны зүг үүссэн харъя. Санчир доор өгөх гээд болохгүйсэн одоо урагшаа гараад ирлээ. Ваас. Замогдшоо хувийн хамгаалалт руу шилжсэн. Одоо энэ бас тийм сайн болоо. Хоорон нөгөөд шилжчихсэн. Авчмаараа болсон. Тийш бүгд хүчээр хурдан байна. Айлог мамбуу. За кадрас тэ самбар найдвартай байна. Санчим баг өөрөө чадаа. Хаваа шидсэн шидтараа. Үчээс бүгд булаагаад авцсан. Санчим баг чог яарчлаа. Тиймээ. Яарчлаа. Мэдээж тоглолтын хэмжээг буцаагаад нэг бүс шийдчихсэн. Стан тавьсан. Анхаад нэг зөвж ирсэн. Зүрсэн. Энэ бол манай агийн ихний алдаа. Зүгээр. Ахлаа зүгээрээ. Тэгээ кадрыг дүнж хоёр талаа авчихсан шүү дээ. Дөрөвний санчрын орны 2 оноо эргээд яа. Үнхий хэцүү. За харъя. Бас хэцүү зай штэ сая бол. За санчрын 3 оноо гаргаж шүү дээ. Нэг 300 юм. Бүүч байна. Хаач гангаад байдаг шүү. Тэгвүү. Ангамбан. За тогтоонд эсрэг багт 2 секунд үлдсэн байна. Үнэхээр усаагаар мэт хэрэгтэй ахтыг хийдээ. За энэ 2 секундыг яг энэ тоглоход хамгийн чухал юусэн. Яг энийг зогсоомоор. Магадгүй тоглолтын эргэлтийн цэг одоо шүү. Яг үнэ. Харъя. Энэ 2 секундыг хамгаалчмаар байна. Яа нөгөө нэг чи сул. Хамгаач цаа. Боги. Хэд жамжчих биш үү тийм. Жайсануудын шийдгээр бүсэлдээ амьсгалгаа мартсан сууж штэ. Мөрөм хэлж штэ. За харъя. Үлзий оршоо. Кросс ав. За өөр тастаа тавьдаа. Үгүй. За саяны энэ Морганор тийшээ засуучтаа штэ. Манай удаас ухахаа. Манайх энэ удаас урчтаа. За ижлээд цацуулагчийг харуулж байна. За удаас усаарай. Нэг кросс татсан. Уцаад ичээ Морган сая застаад тавьсан. Ганган байлаа. Морганор застаад тавьлаа штэ. За бүр хараа. Спортын бус автаа гэж үлээсэн юм шиг үү шүү. Хоёр удаа шүү гарч байгаа. Одоо хоёр шидэ буцаад гүнбийг манайхаа. За яг түрүүчийн 2 секунд маш чухал эргэлтийн цэгч байж болохоор гэж хэлсэн. Яг энэ спортын бус автаа биш үсэн. Эхний шидэлдээ бүх тамирч зогсохгүй. За окей. Дүрэн байна. Тийм байна ёо. За эцэг оршин хоёр. Амжиг. Энд одоо тийм жохот ингээд оноо нэг үнхээр аа одоо ингээд ирээд ингээд Одоо том зөвхөн задуунаа. хайдаг гэж чи спан үргэлжлэдэг. Тоглолтыг авахыг хүссэнгүй завсарлаж гэж байна. Шиг завсарлаад эргүү үлцээ.
15 мөрөлдөжтэй Монгол улсын Улаанбаатар хот UJ-аас бид тав гэж аль биесны эрхтэйгээр юуны спортсуугаар Азийн аврагын өөрчлөсөн шатны тэмцээнийг шууд дамжуулж өгч байна. Тэгээд 5 өдрийн шууд дамжуулалтын хамгийн сүүлийн тоглолт Монгол улс Таиланд эсрэг тоглож байна. Ингээд бидэнд бол 5 минут 5 секунд 5 даа цаа Монголын гавьяа цацуулагч 3 үндэсний шавын судалгаач тулг. За Монголын гавьяа тамирчин Монгол улсын арслан Гавыг нарыг хавцсан тоглож байна. Манайха. Энэ хамгаалж маш чухал юм. Тэрч угаас асуулын араас яадаг тогтоо. Атаа үлээх тий. Бэлгүүнд атаа үлээсэн ингээд хоёр талтай. Бэлгүүнд үлээс хараа да. Тэр солгоогаар. Сая сүүлд харагдахгүй шүү дээ. Бэлгүүнд зав яг хоо нэг хаа нэг яг хоо нэг шүү дээ. Манай үз. Одоо Таиланд 2 төвд хоёулаа 4 атаатай болсон. Ахаа. Бэлгүүний 21 оноо додоодсан бүрээсээ юм. Би түрүү өлзөөр сугарт татсан. 2 дахиад нэг татаад. Надтай ойртод хэрэггүй гэсэн би зүгээр харуулж штэ. За бүгд бэлгүү торгол шидтэй байсан. Айс нэнзга. Буцаад ороод ирлээ бид. За нэг хамгаалт. Үнийг хамгаалах юм штэ. За яг өндөр намаа бол солилцсон. Доош хаяаж анаа. Осеф. Яа! Кадра! Бүгд авсан. Бэлгүү авсан урагшаа анад явчих штэ. Тэгвэл яах вэ? Сая дата. Тот ихсэн байсан. Дэш явж ирсэн шүү дээ. Шидтэй ата. За удаас руу хараа үзсэн шүү дээ. За харъя. Ананд зааш захиж яваа гөрөөсгөл гарчтай 50 энэ бол алдаа шүү дээ. Гарын дээгүүр норж ирээ тийм ээ. Ахад ихсэн байсан ариун болтын анд хоёр шиднэ. За ананд бол 2 дугаараас тарах оноо өгөө Сигнаас 14 оноо авсан байсан. Одоо ингээд 2 тургуулын шидтийг шидэх юм байна. За энэ 2 тургуулын шидэх маш чухал. Маш тайван байж байгаа төвлөрж байгаа шидчихмээр байна. За үзэгчд өстө сайн бидтэй гинэ. Одоо манай ордонд байгаа үзэгчд бүр ингээс агсан бөмбөгийг дэмжээ сурцсан биш үү? Яа ингээс шидэх бүгд чимээ очсон. Ордны таунжид энийг хин чиглэхгүй байгаа шүү. Хин чимээгүй чиглэгээгүй байхад бүгд ингээд яг чухал шидэлтэй гэдэг юм мэдээ бүгд тий. Манайхын агсан бөмбөгийг ямар өндөр түвшинд үздэг болсныг л харуулж штеп. Тийм одоо үзэгчд баавал ингэж байгаа үзэж байна. За хамгийн хамт авах нь. Боловсролын таач гоё хэлээ амдч гоё оруулаа. Үзэгчдийн маань сагсамгийн боловсролоор очичаа. Тооны ярьцаа 89 88. 7 онооны зэрэгт 1 оноо болчихлоо. За одоо бол үзэгчд орж ирлээ тоглож. Хаан дугуйгаа хинээс цаахгүй. Яг үнэ. За харъя. Дэш дээр ойрхон хамгаалж байна. Дэш энэ үед оноо авсан гэдэг. Үлзий оршин гоё хамгаалт болж байна да. Дэш энэ үед байтгаа энэ хагас оноо авсан гэдэг. Туршлагаараа дадаа сагдаа сая. Манай 3 талтай. Зүгээрээ 3 талтай. Үлзий оршин маань 2 талтай. Үлзий оршин гарч маш тайван байна шүү дээ. Гоё хамгаалт. Маш тайван байна. Сая харсан уу? Энэ бол туршлагаараа дадаа авч байгаа юм л да биш. Ардаа хийж байгаа. За манай багийн 3 талдаа нөгөө Таиландын багаар 4-өөс шалтгаан авсан байгаа хэдий нэ. Бид дахиад нэг алдааг болгоно шүү дээ. Айд бол ямар нэг алдаа. Замстари. За бөмбөг үлдэхгүй маш гоё хамгаалж байна. Аста гоё хамгаалсан шүү. Түрээ солсон бүх хоорон дээр тэр цаа Манггүй шидтэй атсан. За ингээд Болчоотер самраас авсан. За шууд ер нь явцдаг штэ манай хүн. Атаа авсан уу? Атаа авсан. За ингээд 2 тургуулын шидтийг үзсэн манай Донцооны алдаа өгчих шиг боллоо шүү. Хүү хаа.
Тийм биш. Юу вэ? Тэр зүүн гар дээр үү? Яг нөгөө хамгаалагчийн байр буруу байсан ч гэсэндээ довтлогч бүр яг илүү одоо бүр цилиндрээс цөмөрж орж ичэн гэсэн. Хамгаалагчийн байр зүг байхад за. Эсрэг 3-аас 35-аас 15 гээд 42.6 гэж шийдэж байна. За орцогс үзчихдээ уухайсаар байна. За одоо үзчихдээ маань тоглолтоор цаг өнөөс өгөө. Ажил нутгаар орох байх хэрэгтэй. Энэ дээр бол сая Болбаатар жоохон шунаад хамгаалцлаа. Этергийн ойртоос дэ Жайсаног товтгооны үнэхээр өндөр одоо бүтээмжтэй тоглож чинь байна. 91-80 босон бэлгүү. За бараг эзэнгүүд амжилт явж ирсэн шүү. Тэглээ. Бөмбөг алт төрлөө. Гэхдээ 14 азар эсрэг бөмбөг төрлөө. За одоо энэ 14 секундыг борлуулах хэрэгтэй бид. Гэхдээ энэ өндөр түвшний авто манайх үнэхээр гоё болж байна. Үнэхээр гоё. Ажлуулцаж удаач санчрыг оруулж ирж байна. Багийг авлаа. Болбаатрыг авсан. Болбаатрын санчрыг оруулж ирсэн мастер. Тоглолтын сүүлийн 3 минутанд орж ирж байна да. За айдад угийн алдаа 4-өөс дэш болсон. Үлдсэн 2 минут 58 секунд бүх алдаа бүх шүглээр л одоо торгуулийн шийдвэр гэсэн. За нөгөө талд одоо эсрэг бол төвгүүд байгаа. Ананд аваа 3-аас хөдлөө. Ингээд дивти хатгасан. Хаттаад нэгчээр тийм юм бат юм аа. Хаттаад нэгчээс өндөр хаттаадсэн. Ароматян. Вау. За одоо тайвшрий. Дивти хатыг тойролоо. За одоо жоохон тайвшрий. 3500-аас сайхан тайвшрий. Байж хамгийн өндөр оноо явж тоо гэдэг байна. 92. За тэр Жайсаног атсан. Баярлалаа. Хиттэй атчих. Бассан шүү. Яахгүй. За анад бүгдийг авсан ханхаар 50 давтаа шүү. Сайхан таа үзчихээ. 2 минут 30 секунд үзэхтэй Монголын үзсэн шоу нэг оногоор. За анад татаа хиттэй байгаа. За боцгохтой урдан боцгохтой. Яа. Иш шмаагүй тоглож юу. Бид тусаагүй үнээр өндөр дэвшний юм. Энэ 2 дугаар агсын 3-4 дугаар авч байгаа анхны маань шүү дээ. Хэрэгтэй байлээ. Яалчгүй энийг одоо Америкаас Тайланд одоо ийм юм хэлэх гэж автаж ирээд бүр шгшээ огтаа шүү. За санчир доор шал явцаа. Хүчтэй зүрөө санчир баг. Үнээр анхтай өөрөө мэдэрхтэй. За одоо нэг хамгаалт. Юусе ганцхан хамгаалт. Заастаа хүчтэй явж тийш шийдсэн. Яа! Фредерик Лиш, please no. Хоёудаас үнээр аимшигтай шилтгийг хийлээ энэ бол. За зүгээр залуусаа явна шүү. Унахгүй. Ийм өндөр дэвшилтэй ордонтой ингээд дугуулах шүү бидний дийш бол. Энд тоглогчид бол хүндлэмээр байна. Одоо бол манайхан сайхан 50 явуучих хэрэгтэй. Ананд маань санчрыг хайгаад байна. Өөрөө ч тоглолттой байгаа шүү дандаа. За тэр. За нэг хамгаалах хэрэгтэй, буцах хэрэгтэй. За одоо ингээд за энэ чи нэг дараас тавна. Одоо магадгүй завсарлагыг манайхаас сэрж болох юм. Нэг явах 2 завсарлагтай байгаа. Нэг явуулсан. За тасаа яа. Томшлог юм аа энэ бол. Сая одоо фонлаг хөдөлгөөнийг маш гоё уншсан шүү дээ. Өөрөөсөө дурчлаа. За энэ дишийн шийдэж байна арай. Жоохон арагшаа суугдал ингээд. За энэ залуу бараг шидүүлснээс ер нь оруулсан дээр юм байна. Тийм байна. За энэ санчир доор өстой гоё шиг. За энэ хүчний зүг. Уруугаар ижлэг тогтчихсон гомлооч санчиртай. За дийш гэлтгүй ер нь Жайсаногыг ч гэсэндээ бас Жайсаног чараа оролт хийдгүү тоглогч юу? Зөвхөн яг шийдэлт хийдэг юм. Түрүү нэг л орлоо шүү дээ. Тий. Тэгэхээр ерөөсөө оролт хийхгүй тоглогч төр хамгаалж байгаа юм чинь аль болох оролт хийлгээд одоо хийдгүү зүйлийг хийлгээд гэсэн үг шүү дээ. Тэгж давталмаар байна. За ингээд бүгд маань үнхээр тайван байж ихний шийдэлтэй амжилттай боллоо. 23 дахь оноо 7 самбар. За эцэгт маань сайхан чимэг болоод өгсөн. За шийдэх үлцгээ бүлгэлцсэн. За шийдэлт маань үнхээр тайван байж хоёрын нэлээ. За ингээд энэ царай ижлүүлцгэж өгч ямар ухаалаг байв та. 2 таймтай нисэж байгаа алдаа бол хоёр шийдсэн. Эргээд тоорч цалж өгч завсарлага авсан Тайландыг манай 2 таймтай эргээд уулзсан яваад шүү дээ. Түр завсарлаад. Маш их зүйл
Буугаар гараад хэлүүлээ. Таван дүүс гүйнээс. Тав гараад стай. Эндээс хин юу тусгай болчих яа хараарай заа юу. Таньгаа эндээс шидэж байна тийм үү? Одоо гаатангаа. Бүгд исвэж хийдээ. Доор өндөр өнтэй явах бол тоо шүү дээ. Чи хэнийг авчихсан. Бүгд исвэж заа юу. Эндээс. Окей. Эндээс энэ хоёр дээр. Чигүүр энэ амар хурд цалаад байна. Энд амар гацдаг байна. Зон энэ аваас авах шүү дээ. Нэмээ. Хатгсан. Энэ дээр свич юм уу? Энэ хоёр хамаагүй. Свич хийгээд. Свич дроп явуулсан. Дамжихгүй штэ наачаа. Дамжихгүй. Ой нах. Өөсч. Засланы ата байгаагүй багтаа ич одоо. Засланы ата яа Фредрик Тийш. Статус юм аа. За засланы ата ер нь бол тэгж үзэж болохоор яг шүүг шүлээсэн гөлсэн. За хамтдаа харъя. 6 онооны сүүлийн 60 секунд үзэгчтэй. Санчир хойшоо татаа шийдсэн. 3-аас яа төглөө шүү. Самбартаа Тайланд юм. За энэ таахгүй нэг хамгаалч. Тэгээ одоо нэг хамгаалч хэрэгтэй бидний. Мэдээж Тайланд бол Отгооныхоо цагийг бүрэн ашиглах баг. Джейсон Джеймснаас. Одоо өөр юу хэлэхтэй. За яг энд тоглолтын одоо эцэг зэрэг тавьчих шиг бодлоо. Энэ бол түргээр өндөр түвшний бага үзэгчтэй. Бидэнд стил боломж байсаар 33 секунд. Гэхдээ маш хэцүү боломж. Эцэг мөч хүртэл бага дэмжих болно. Юу вэ гэхээр энэ Тайландын баг бол маш өндөр түвшний баг. Үнэхээр өндөр түвшний. Фредрик Тийшгээ залуу энэ 30 онооныхоо 9-ийг нь 4-р сүүлийн 2 минутанд л авлаа. За ингээд хэсэг хугацааны завсарлагын араас эргүүл. За. Санчира чинь шүү. Кадрын зогсон шүү заа юу. Кадрын зогсон санчирын тоомын үлдийн богийг гаргаж шүү заа юу. За санчир чинь тоом дээр таслаа өгнө. Тоом эргээд ийшээ явна. Тийм гол чи шууд санчир таслаа өгөөд санчир гарч иж аваа шидэж шүү заа юу. Шууд шидээ эргээд шууд заа юу. Таслаа штэ эргээд. Шид 18-ыг нийцэж шít. Хэцүү. Бараг 50%. Аимшигтай үзүүлт юм бол. За ингээ үзэгчтэй сая ижлүүл санжуулагч санчрыг шууд аваа шийдэх даалгавар өгсөн. Хөлбөр хэргээр иргэшийг хамтдаа харъя. Манай залуус бол үнэхээр сайхан тоглож байна. За бэлгүү явсан заслаа ирсэн. Зурсны дагуу суларсан. Жоохоо хоцорчлоо. Санчир гэтээ шийдсэн. Орсонгүй. Дахиад авсан. Санчир ураа шийдсэн. Шийдэлд орсонгүй. Доор хатгсан. Хатгаад бэлгүү оноо авсан. Ямар ч нүс оноо авлаа. За энэ үсрээ бууцсан штэ. Алдаа үлээчлээ шүүгч. Цэд байхгүй төрмийн дагуу. За яалч үсрээ бууцсан. За энэ ч үсрээ буухад шүүгч тоордоо ярилцчмаар байна. Ярилцахгүй сая үсрээ бууцсан штэ. Тэр. За ингээд бэлгүүнд за яхаа ингэж шүүгчийн тайлбарыг сая ингээд дээрээс харахад үсрээд буусныг үл тийм. Гэхдээ буулгах нөхцөлийн бэлгүүнээ хийсэн чи ингээд гар дээр нь дарчлаа гэсэн зүгээр тийм тайлбар шүүгч өгч байгаа байхгүй дээ. Эхнээсээ явж асуулаа. Шүүгч тэгж тайлбарч байгаа чи шүүгчийн арга хүнсээс яг тэгж харагдаж сайн гэсэн. Тийм учраас энэ тийм шалтгааны үүднээс ингэж үлдээсэн.
Тавны ихний шийдэл амжилттай. 106-98 болгосон тооны харьцааг 22 секунд дуу 4-р дуусахад Морганы 2 дахь шийдэлт мөн амжилттай болсон. За ингэснээр ижил бол тасалжуулагч өөрийн мэдлийн сүүлчийн завсралгаа захиалж байна. Минутын амралтын дараа эргэн уулзцаая үзэгчтэй. За кадра чи өөрөө эндээс аваад ийш аав. Чи таслаа өгнө шүү. Үлдээ аав. Таам зүгэн явж шүү таа. Кадра авчихсан уу? Чи эндээс боги таар кадра бог хоёрын таам зүгэн таамд өгнө шүү таа. Таам ийшээ гаргачаа доош явна. Чи бөмбөг аваад ийшээ өгнө. Ийшээ таам зүгэн явж шүү таа. Би үзүүлэх юм уу те? Чи За минутын амралтын хугацаа дууссан. Монголын шоу ямар комбинац зурсныг одоо харцгаая. Олон хэмжээний мастер бэлгүүн мөнгөний тоглолтод оролцуулсан. Бэлгүүн гарч ирээ шидсэн алдаа гаргасан. Орон шидэлтийг гүйцэтгэн. Third personal foul by number 38. Fifth team foul. За ер нь бол Монголын шоуг маань яг тэр 3 дугаар үеийн дунд хэсгээр шийдрүү доошо одоо шахсан тоглолт руу өгсөн дамжуултууд одоо жоохон юу гэдгийг гүйцэтгэл тааруу болсноос болоод ерөнхийдөө санаачлалыг бол Балендин шокт өгчлөө гэж харлаа. За тэгвэл ер нь бол яг энэ өндөр түвшний яг энэ системтэй за яг багаараа зорилгоо ойлгоцсон ийм багийн эсрэг бол маш сайн тэмцлийг үзүүлж чадлаа. Хоёр шигтэй албаар алдсан нэмээд ийсэн Патрик Бохамжтай. За ингэснээр Тайландын шоугийн тасалжуулагч өөрийн мэдлийн сүүлчийн таймаутыг захиаллаа. Яг ч одоо маш эвгүй байдалд ороод ирсэн. Минутын амралтын дараа эргэн уулзцаа үзэгчтэй. кадра энчүү. Босон бөгөөд исгэж хийж үү хамаагүй. Исгэж хийгээд 5 секунд ахуулахгүй хамгаалж үзэж үзээ. Авчуусууд алдаа шүү дээ. Тийм үү? Шууд алдаа шүү дээ. Алдаа хийгээд дараа нь гаргуу шидээ дахиад стабл жоо өрөө байсан. Автаагүй мөнгөний нэг эргүүл гаргуул. Бөөгөө тастай заяа. Яг энэ талаас шууд мөнгө барьж байгаа нэг ингэж хэлсэн. Тэгээд гаргууд ажиллах юм уу? Тэр хоёрын фасын өндөр явуулна эсвэл айгүй юу? Уртлыг цайдаа тийм үү нэрээ. Таны дөрөв байгаа шүү. Одоо жишээ дуусна. За минутын амралтын хугацаа дууссан Болдотор алдаа хийж за Монголын шоуг бол ер нь алдааны тоглолт руу шилжсэн. Fourth personal foul. Яг энэ дээр л одоо үзэгчдийн маань оролцоо хэрэгтэй байна. Fifth team foul.
Энэ хоёр торгуулийн шийдэлтийг алдуулаад өөрснөө одоо тухайн амжилттай болох юм бол нэгсээд бүр л аятайхан эргэн дай гэсэн чи ихний торгуулийн шийдэлтэй амжилттай болгож байгаа юм байна. Минутын амралтууд байхгүй тэгэхээр шууд оцсон. Хоёр дахь торгуулийн шийдэлт мөн амжилттай. Билгүүн автаа чадсан. За үнэхээр туршлагатай тоглож байна. Бүр Moses Morgan-оос автаа авлаа шүү дээ. Moses Morgan-ы 2 дахь алдаа. За шүүгчнэр 3 оны шийдэлт байсан уу? 2 оны шийдэлт байсан уу гэдгийг удаашруулсан мэтлээс харахаар болсон юм байна. За эндээс харцгаая үзэгчтэй. За харцгаая. За эндээс бол яг нарийн бол харагдахгүй юм байна. Гიშгцэн жим шиг харагдаж байна. Арай өөр өнцөг байвал яг одоо урд талаас нь харуулсан гэх юм уу өнцөг байвал уг нь илүү тодорхой харагдахаар байна. За одоо яг 3 шийдэл гэж үзээд 3 торгуулийн шийдэлтэй амжилттай болгоод эргээд бөмбөг таслаад ч юм уу ингээд тоглох юм бол ер нь бол боломжгүй зүйл гэж байхгүй. За ер нь бол яг тодорхой бол харагдахгүй юм шиг шүүгчнэр нэлээд л удаан бичлэгийг нэгтэлж байна. Яг одоо хэд хэдэн өнцгөөс харсан тийм удаашруулсан бичлэгээс тодорхой харагдахгүй бол яг саяын өнцгөөс бол тодорхой харагдахгүй юм байна. Ордонд цугласан үзэгчд маань Монгол гэсэн уухайг л уухайлаад байна да. .1 секунд үлдсэн 109 106 за маш өндөр түвшний ийм одоо системтэй ийм багийн эсрэг бол Монголын шоуг маш амжилттай тоглолоо. За Таиландын шоугийн хувьд бол яг одоо тоглогчид, дасгалжуулагчид тэгээд цаашлаад одоо яг энэ хөдөлгөөн засч одоо терапевт нар ч гэдэг юм уу, за сэтгэл зүйчнэр гэдэг ингээд ерөөсө бүгдээрээ багаараа яг зорилгоо ойлгоцсон, ухамсарлцсан, одоо зорилгоо тодорхойлцсон үнэхээр одоо өндөр түвшний ийм баг байлаа. За одоо яг энэ хөө за шүүгч нар маань ямар ч үсэн шийдвэрээ гаргасан. 3 онооны шийдэлт гэж зааж байна. За
ажил бол тасалжуулагч. Өндөрлөд гаргаад ирсэн дээ самбарт. Их тайвны Цэрэнбаатрыг оруулаад ирсэн. За эхний шийдэл. Баттөвчний бэлгүүн амжилттай. За өөрөө дутуу шийдснээ мэдж байна. Дутуу шийдсэн ч одоо нутгийн дэвжээнд түшээд оруулах яг тэр өмнөгийг. Хоёр шийдэлтийн торонд найснаар 100 солгоод ирлээ шүү. Гурав шийдэлт мөн амжилттай. Зоогшоо шахсан хамгаалт хийх хэрэгтэй. За тайсан. За толгой дээр байгаа одоо байж болох хамгийн ашигтай хүн дээр алдаагаа хийж чадлаа да. За тэгэлгүй яг үзэгчд маань тоглолтод ороод ирсэн. Маш хүнд хоёр тоглолтын шийдэлтийг гүйцэтгэх юм байна. Эхний шийдэлт амжилттай. Энэ яг үзэгчдийн нөлөө. Хоёр шийдэлт. За ямар ч үсэн экваторыг 3-аас давсан гэж үзээд дахиж нэг шийдүүлж байгаа юм байна. За дахиж шийдүүлсэн ч гэсэн одоо алдсан да. Гурав шийдэл. Мөн амжилттай болсон шүү. Экватор амжилттай болсноор 105 ярцаатаагаар Хайдан дэшөөгийн ялтаар өндөрлөө. Маш гоё. Дөрөвийн турш маш гоё сагсан мөнгөийг Монголын шоугийн залуус маань үзүүлж чадлаа. Шоугийн залуустай маш баярлалаа. Орхон цогж одоо шоугийнхаа бага дэмжсэн үзэгчтэй маш баярлалаа. За яг одоо телевизээр ч гэсэн одоо шоуга дэмжиж одоо телевизээс саач чадахгүй суудсан үзэгч та бүхэндээ ч гэсэн маш баярлалаа. За тоглолтын дараах хөтөлбөрөөр эргэн уулзцаая үзэгчтэй. За үзэгчтэй ингээд үнэхээр сонирхолтой тоглолт болсны эцэс Тайландын шигшээ баг хожил авч D хэсгийг 4 хожилтойгоо буюу төгс амжилттайгаар тэргүүлсээр энэ удаагийн тэмцээнийг дуусгалтаа ингээд мөнхчлөөнийхөө сэтгэлийг сонсоо. Тэгэхээр яг хоо ямар тач Монголын эзэмгүй опен бол хамт олон. За яг энэ тэмцээний эх орондоо амжилттай зохион байгуулах. Тэгэхээр энэ бол яг pre qualifiers-ийн дөнгөж ихний шатна. За ямар тач манай шигшээгийн хувьд бол дараагийн шатанд шалгарсан. Өнөөдөр бол Тайландын баг үнэхээр зогсоогчгүй байлаа. Тэр тусмаа лиш бол энэ Жайсонок хоёр гэж хоёулаа нийлээд 3 онооны шийдлийг 16 удаа багаараа 37 шийдээд 18 удаа хийчихлээ. Энэ бол үнэхээр гүйцэтгэгчгүй статистик. За тэгээд Тайландын шоугуудад яг харахгүй одоо багийн тоглолт, багийн ойлголцод гүйцэтгэл бол үнэхээр одоо илүү баг гэдэг нь харагдлаа. За манай шигшээ багийн хувьд бол цааш дараагийн энэ тэмцээний дараагийн шатны тэмцээнээс өмнө хийх зүйл маш их байна. Багийн ойлголцод бас сайн болоогүй байгаа харагдаж байна. За мөн багийн сахилга бат энэ бүх юм дээр одоо манад бол хийх ажил бол зөндөө байна гэдэг нь харагдлаа. Тэгээд Тайландын шишээ багт бид нар үнэлэх хэрэгтэй. Дасгалжуулагч бол төлөвлөгөөг үнэхээр сайн зурж гарч ирсэн байна. За тэгээд тэд ихний хасыг оноо дутуу байсан ч гэсэн үнэхээр одоо сэтгэл зүй сайтай, сахилга бат сайтай баг гэдэг нь харагдаж 2 дугаар хаст оноо хийж ирээд ингээд илүү дуусглаа шүү дээ. Энэ гайхалтай үзэгч фанатуудын дунд энэ гайхалтай ордонд тэгэд ихний хагас манайх ямар хүн зөгтүүдийг ямар олон удаа өглөө. Тэр болгоноос л гарч за тэр гараад ирлээ тийм ээ. 40-оос 19 юм биш 3 оноо шийдэл. 47.5% шийдсэн байна. Энэ үнэхээр одоо өөр статистик бол бараг дуртай байхгүй байна. За манай шигшээ өмнөх тоглолтуудын адилаар чөлөө шийдэлтэй сайн шийдсэн. Гэхдээ
Тайландын шигшээ баг гэсэн чөлөө шилдэг багаараа 73% та шийдсэн гээд за тэгээд түрүүний дурдсан тэр хоёр тоглогчийн шийдэлт бол үнэхээр сайн байлаа. За манай багийн хувьд бол үнэхээр одоо хүссэн хэмжээнд тоглож 2 дугаар хасаг бол дуусгаж чадсан гэ. За ингээд талбай дээр дасгалжуулагч ижил болтоос ярилцлага авахд бэлэн болсон байна. Ингээд талбай сэтгүүлч Тэмүүлэндээ холбогцоо үзчихтэй. Баялаа үзэгчдээ бид Шигшоогийн ахлах дасгалжуулагч ижил болттой ярилцаад бэлэн болоод байна. За өмнөх тоглолтуудад бид дандаа эхний үед тааруу эхлэлийг тавьж чадаад гүйцэтгэлээ сайн хийж 4 үеийн төгсгөлийг мундаг хийсээр 3 ялтай байгуулжсэн. Энэ үед харин өнөөдрийн тоглолтод бид эхлэлийг маш сайн гүйцэтгэлтэй хийж чадлаа. Үүний нөлөө нь өөрчлөлт нь юу байв? Яг оо бид нар эхний тоглолтоос эхлээд ерөнхийдөө сайжраа явуулсан гэж хэлж болно те. Эхний тоглолт бол маш хэцүү байсан. Гинт огцом юм те. Сугал тэмцээнд ингээд орж байгаа. Тэгээ 2 дугаас гайгүй болоод 3 дугаас улам гайгүй болоод тийм учраас бид нар эхлэлдээ сайн эхлүүлсэн гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө агуулга бол бид нар алдаагүй гэж би яг одоогоор дүгнэж байна. Бид нар юун дээр алдсан байгүй сүүлд энэ Тайландын лишгээд холбон тоглогч 2 удаа эндээс заслаа аваад 3-аа шидсэн те. Тэр бол яг харахгүй тоглолтын агуулгыг оронгоор нь эргүүллээ. Тэгээд тоглолтын төгсгөл маш хүнд 2 тоглолтыг өглөөл гэж харж байна те. За 4 тоглолт дараалж 4 өдөр 4 тоглолт дараалж хийлээ те. Тэгээд мэдээж 10 тоглогчтой байсан. Сэргэлэн дүлгөөн гээд бирчсэн 10 тоглогчтой байсан. Бүрэлдэхүүний хуваарлтын талаар ярьж. За би нэг шалтгаан тоочмооргүй те. Окей. Манай сэргэлэн дүлгөөн хоёр бол үнэхээр хэрэгтэй. Тэгээд тэр хоёр байсан бол мэдээж бидний тоглолтын агуулга өөр байх гэсэн. Гэхдээ спортод тоглогчоор бол бид нар нөхөд явах хэрэгтэй тийм үү? Тэрний төлөө одоо энэ ингээ 10 хүнтэй гадна ингээ байгаа. Тэгээд ямар нэгэн шалтгаан тоочмооргүй байна. Бид нар улам сайн бэлтгэл хийх хэрэгтэй. Шигшээ соёлыг улам сайжруулах хэрэгтэй. Ойрын хэдэн жилийн хүрх газраа төлөвлөөд тэрэндээ яаж хурдан те зөв аргаар өрхүү гэдгийг бид нар одоо энэ тэмцээний тоглолтуудаас дүгнэх ёстой болов гэж би бол хувьдаа бодож байна те. За баярлалаа. Дараагийн шатанд амжилт хүсье авч. За ингээд дасгалжуулагч ижил болтын ярианаас бас хийх ажил бол байгаа. Цаашдаа одоо өшөө засах зүйлс байгаа гэдгийг бол дахин одоо тодорхой хэлж байна. За хоёр багийн статистик үзүүлэлтийг харъя. За Монголын шигшээ маань 7 удаа бөмбөг тасалсан, 20 удаа оновчтой дамжуулт хийсэн, 42 самраас бөмбөг авсан гэдэг уг нь бол статистикүүд ганц нэг үзүүлэлт түрүүний 3 оны шийдэлт. За тэгээ өнөөдөр үнэхээр одоо Фредерик Лиш, Жайсон Нок хоёр бол 3 оны шийдэлт үнэхээр гайхалтай. Энэ ордонд бороо орууллаа. Энэ хоёр тоглогчийг хамгаалах одоо үнэхээр одоо боломж бол маш одоо бага байлаа. Маш хэцүү байдлуудаас маш сайн шийдэлтүүдийг хийсэн. За ингээд флаш интервью авахд бэлэн болсон байна үзэгчтэй ингээд ярилцлагын хэсэг лүү инх баттай холбогдъё. So, congratulations that you advanced to the second round by the first position of this group. So, how do you feel right now? I feel great. Pretty tired, but I feel great. I'm happy that we came in and we played as a team. We put defense first. Credit to my goalie. They're a great team, great shooting team. They made it really tough for us. It was a great game, great crowd. It was just really fun to be a part of this game. It was really fun. Тэгэхээр бид ирээд зорилготой өрөөд хэсгийн нэгээр шалгарсандаа үнэхээр гайхалтай баяртай байна. Бид багаараа үнийг хийж чадлаа. Монголын хэсэг тогссон. Монгол бол шидэлт сайтай, довтгооны хөлбөр сайтай ийм гайхалтай баг байна. Тэгээд бид яг энэ багийг буулгаж аваад ихний байраар шалгарсандаа баяртай байна. So what do you want to tell the the organization who is hosting this match of this group? They did a wonderful job setting this up. This is a beautiful gym. They did a great job hosting us. Everything was smooth. The fans again were amazing. They just gave us a round of applause. Like you don't get that hardly from away teams. You know what I mean? So we're grateful. I'm very grateful. I'm thankful. I'm pretty sure our team is, and it was a great experience. Great experience. Тэгээд зохион байгуулагч нарт үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Гайхалтай цэнгэлт, гайхалтай уур амьсгал, үзэгчид үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд зочлон багаар ирж байгаа тохиолдолд үзэгчдээс алга ташлт аавна гэдэг бол их цөөхөн тохиолддог. Тэгээд үзэгчдээс өнөөдөр алга ташлт авсандаа баяртай байна. Тэгээд үнэхээр гайхалтай юм туршлага байлаа. So, thank you and good luck for your second round. За их баттай баярлалаа. Ингээд Шигшээгийн дасгалжуулагчийн яриаг сонслоо. Үзэгч та бүхэн Тайландын Шигшээгийн тоглогч Морганы яриаг сонслоо. Тэгээд Шигшээ баг маань дараагийн шатанд тоглохоос өмнө хийх ёстой, сайжруулах ёстой зүйлсийн талаар мөчлөөний
саналыг асуумаар байна. За тэгэхээр яг юуны өмнө бол саяны энэ одоо 3 баг бол Малайз манайх за тэгээд Вьетнамын Таиландын баг шалгарлаа. За тэгээд бид бол Малайзыг хоцсон, Таиланд хожигдсон хожигдлоо авч ирнэ. Тэгээд дараагийн шатнд сайжруулах шаардлагатай зүйл бол одоо яг зарим нэг хоорондын ойлголцол яг чухал үед зарим тоглогч нар бас илүү яг хэрэгтэй үед өөрсдөө илүү итгэх юм уу те. Тиймэрхүү зүйл хэрэгтэй. За түрүүн бас таны хэлсэнчлэн бас яг тоглолтын дээр байгаа тэр жоохон хариуцлагын асуудал бас яг хэрэгтэй байна гэж харагдаж байна. За мэдээж энэ бол яг нэг зүү авч байгаа юм шиг хурдан шийдчихгүй хөрөс авч байгаа юм шиг тий. Энэ дээр бол мэдээж жишээ манай олон жил ингээд тэмцээнд ороогүй байсан. Энэ дээр бол энэ асуудлыг бол баг гаргацаад. Гэхдээ эхний ээлжинд бол ер нь бол маш сайн ажиллаа гэж бол хувьдаа бол тэгж жигшээ хандал бол. За ямар ч байсан 4 тоглолт хийсэн 3 хожил авсан 1 хожигдолтой ийхүү энэ удаагийн тэмцээний дууссан. За зүгээр миний хувийн таамаглал бол манайхны 3 гэсэн амжилтаа дуусвал маш сайн амжилт байх болов гэж одоо жигшээгийн тоглолтыг үнэхээр одоо урьдчилан төлөвлөж одоо тааж таамаглахад бол үнэхээр төвхтөө байсан зэрэг 3 хожигдсон тохиолдолд бол боломжийн одоо сайн амжилтаа үзүүлсэн гэж дүгнэх бахаа гэж бодож байсан. Тэгээд 3-1 гэсэн амжилтаа үзүүлээ. За саяны тоглолтын эхний хагасд бол үнэхээр одоо манайх төгс гүйцэтгэл байдаг шүү дээ. За хоёрдугаар хагас харин тэрийг хадгалж чадахгүй хүү юу гэдэг нь асуултын тэмдэг байна гэж бид нэр ярьж ирсэн бол хоёрдугаар хагас ялангуяа 3-р үед манай тоглолт мэдээ унжглаа. За тэгээд яг тэр тоглолт унсан үед бол талбай дээр манай довтлогоо үнэхээр замраагүй байлаа. За тэгээд яг энэ мөчөд бол одоо Шигшээгийн номерын холбон тоглогч Сэргэлэнгийн орон зай бол үнэхээр үүдээ тийм довтлооны өдөртөг зохион байгуулах. Тэгэхээр хэдий одоо тамирчдын гэмтэл тухайн одоо хожигдлын амжилтын шалтгаан болохгүй ч гэсэн эх 2 сард болох энэ тэмцээний дараагийн шатнд тоглоход бид бэлтгэхинтээс хол байж Шигшээг бүрэн бүрэлдэхүүнээрээ байж чадвал бас бид дараагийн одоо илүү амжилтуудаа бас харж болохоор харагдаж байна л да. Тэгээд яг 100% санал байна. Тэгээд дээдлийг маань хэлчих тамирчсан форма алдахгүй юм бол дараагийн шатнд бол үнэхээр сайн орсон гэдэгтэй. Нэг зүйлийг онцлоход яг энэ Азийн аваргын дараагийн шатнд шалгаж байгаа бол яг Монголын сумгийн 60 жилийн оюун хүүхэн үйл явдал зэрэгцээ бас маш том мэдээ солбооны хамт олон тэгээд нийт толгоонд байсан үүсгэн байгууллагын энэ 60 жилийн турш хамт байсан хүмүүс бас баяр хүрэх зүйтэй байна. Мөн бас яг энэ ташрамыг ашиглаад юуны спорт цагаанд болон бас баярлалаа гэж. Яг энэ олон улсын өндөр зэрэглэлийн хэмжээний Монголд өндөр зэрэгэл 5 хүнээс шууд амжилт хүргэлээ. Тэгээд бас яг зөвхөн бид хэд харагдаж байгаа гэдэг энэний ард бол маш олон хүн байгаа. Тэгээд бүгдэнд нь маш баярлалаа гэж. За үзэгчдээ хэвлэлийн хурлын дүрс бидэнд орж ирсэн байна. Ингээ та бүхний хэвлэлийн хурл руу шилжүүлээ.